За эгэлээс дундын бүс ярилцлага нэвтрүүлэг ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За бид энэ удаагийн дугаартаа Улаанбаатар хотын уугуул, орон нутагт суугуул нэг иргэнийг өрсөн байна. За энэ бол Эрдэнийн Батүл байна. За дундын бүс ярилцлага нэвтрүүлэг таттай морилтай. За баярлалаа өрсөнд. Таныг өмнөх Орсын нэвтрүүлгүүдийг үзэхээр дандаа Монгол улсын баатар гэж танилцуулахад та нэг тийм таата хүлээж авахгүй нүүрний мемик чинь тэгж харагдаад. Тэгээ би за эргэн хичүүл зүгээр юм. Таныг юу Монгол улсын баатар гэж танилцуулахад ямар сэтгэл төрдөг вэ тань? Ер нь намайг дарга баатар гэж хэлэхээр надад нэг тийм ерөөсө таалагддаггүй чи их зөв анзаарсан байна. Ер нь нэг ингэж гуйл нэг тийм зулгуудл маягтай над хандхаар би их дургу. Хүн одоо эцэгхээс өгсөн нэр байна тийм ээ. Найз нөхдийн дууддаг нэр байна. Тэгээ харилцаа гэдэг чинь их дотны явах хэрэгтэй шүү дээ. Ингээд дотн л явна. Ер нь бол иргэншсэн нийгэмд хүнийг нэг их албан тушаалаар одоо соёлдсон нийгэмд. Тийм нэг одон тэмдгээр нь одоо дуудана гэж бол байдаггүй ерөөс. Жишээ нь одоо Майкл Джексоныг юу гэдгийг тийм ээ. Америкийн одоо үндэсний тэрийн одонд Майкл Джексон гэж дуудахгүй ч тийм тэрвэл тэгэд дуудах юм бол Майкл Джексон бол одоо өстой энэ ямар өвчтөй хүн ирсэн мөгжлөөр шүү дээ. Манайд бол энэ бол одоо ийм өвчин бол арай дэнд байт юм нэг тийм. Энийний цаана дандаа нэг зулгуутсан гайс яваад. Би зүгээр л ингийн баймаар юм тийм ээ. Үүлээ, Батүлээ тийм үү. Гэт ингээл ярмаар байна шүү дээ. Тэгээ чи яг тэгж ярьсан анхны сэтгүүлч шүү тийм учраас их баярлалаа. Би таны ярилцлагыг телевизээр гаргахтаа бас сошиал тавихтаа эргэнгээ тавьчвал зүгээр юм байна тэгвэл. Эргэн зүгээр л. Тантай холбоотой яг хөө таныг бол ганц шууд Батүл гэхээр болохгүй. Таны аав бол бас нэртэй алдартай бас монголчуудад хайртай хүн. Тийм учраас Эрдэнийн Батүл гэхгүй бол ерөөсөө болж өгөхгүй. Аманд ч ивлэхгүй. Би бас өмнө нь Францын телевизээр нэг ярилцлага үзчихсэн юм. Ерөнхийлөгч нь орж ирсэн л та. Тэгэхэд манайхаас их өөр юм байна лээ. Сэтгүүлч нь ерөнхийлөгчөд танилцуулахдаа хоорондоо найзууд юм шиг байгаа. Миний нэвтрүүлэгт миний найз Макрон орж ийнө гэж танилцуулаад. Тэгээ энэ яриа их дотн болд юм байна лээ. Тий, ерөөсөө тэгж шүү дээ. Би ч бас энэ гадна дотнд одоо нэг ялангуяа барууны орнууд бол дандаа юм дотны харилцаатай байдаг. Танихгүй ч байсан те. Одоо би жишээ нь бол 90 онд анх Америкийн төрийн наримчгийн дарга Бекер ирээд л тэгэл бид нэр их тэнгэрт уулзлаа. Бид нэр бөөнөр уулзсан. Бекерийн албаны хүмүүс цуг явж ирсэн. Тэд нар бүгдээрээ л байсан. Гэтэ Бекерийг бол тийм дарга маргаа гэж ерөөсөө харьцахгүй. Джеймс л юм. Джеймс би үгэл хөөдөр гэж. Би нэг үгэлэт гэдэг гэж. Гэхдээ тэр их гоё юм бэл. Ер нь ч тэгээд хажмын ажиллаар энэ тэнд ер нь Европын Скандинав те янз бүрийн англи тэнд бол ерөөсөө эгэл даруй байдал бол үнэхээр хүний чимэг гэдэг бол их тодорхой байдаг. Айгүй гэл. Тэгээ нэг юм ямбархал те гойс энэ манайхан шиг одоо гавьята гэвэл англичууд энийг бол дарамжлал гэж үзэн шүү дээ одоо. Оскарын одонд тэр гэж одоо яриад бол одоо зүгээр л Том өдрийг л ярьж Том Круз гэх юм уу. Леонардо гэж ярина. Чин манайд бол тэр нь их муухай юм аа. Би US одоогоос 10 жилийн өмнө юм уу да. Ард ирэх сонд би ажилладаг байсан. Тэгээд сонгуулийн өмнөхөндөө тэгтээ яг сурталчилгааны биш утгаар би тантай нэг ярилцлага хийжсэн. Сонин дээр. Тэгэхэд нэг сонин газар хийжсэн ойлаа. Брюс 30 дотор. Та Брюс ундаг байсан шүү дээ. Тий одоо би ер нь би хотын дарга байхдаа автобусаар явна те Брюс ун явгаа алхам тэгэл явдаг. Яг тэгэхээр нэг ялангуяа хотын соёлын нэг онцгой юм хотын дарга илэрхийлдэг. Хотын дарга бол одоо нэг тийм юм үтсэн юм шиг одоо юу гэдэг тийм ээ. Нэг эгэл дарга байна гэдэг бол хотын дарга ерөөсөө дэлхийн одоо ер нь бүх хотод за дарангууллаас бусад одоо дэглэмтэй
За нөгөө хэлдэг барууны орон дууддаг тийм үү. За бүр тэрэгтэл би хятад айлчлахад хөтөл хятад Бээж хотын дарга бүр айгүй энгийн дарга. Тэр хотын дарга одоо нэг юм феодал царайлаар те нэг өөрийгөө одоо гүйж хотын дарга л явж бүгд л мэдчихэж шүү дээ. Жишээ нь одоо Калгарид очиход хотын дарга бол пабд нь л сууж байна. Манай Irish pub шиг тэгэл хүмүүс нь зүгээр л даргаа гэхгүй тэр нөхөө овгоор нь тэр инэлгээл дуудана. Энтэн хотын дарга нартай уулзахад Японы Асихавад очиход бас л тэгэл ингийн Сеулийн хотын даргатай уулзсан нөгөө Beatles Paul McCartney үзэл гүйж явна шүү дээ тэнд чинь. Гэхдээ ерөөсөө тэр хотын даргын соёл бол шүү дээ. Ерөөсөө энгийн дарга байдал. Энгийн дарга биш хотын дарга айгүй тэнэг харагдаад байдаг байхгүй. Бүр нэг цаанаасаа нэг өсгий үлэнтэй нэг юм үзээгүй мангар харагдаад ирсэн. Би одоо тэрийг л их одоо гойдог ус. Ингийн нөгөө талтай энэ бол их хожоо тулс төр өгдөг гэсэн. Одоо хотын дарга нэрхээр ингээд Пүрүс унаад явж байна. Хотын дарга нь онгоцоор нисгэр экономик классаар явж байна. Хотын дарга нь ингээд гудамжинтай зүгээр явж байна. Хотын дарга нь одоо энэ нийтийн автобусаар л явж байна гэдгийг ялангуяа манад нөгөө туслахсан натаа олон улсын байгууллага ч юм уу гадна дотных үзэхээр тэгэл ерөөсөө шууд л уяраа авчих штэ. Энэ бол одоо энэ бидний өгсөн хөрөнгө мөнгийг бол их одоо үр ашигтай зарах юм байна. Би бол нэг удаа нөгөө гаднаас ирсэн зочдтойгоо засгийн газрын ордонд яваад нүүр хийх газар олов. Засгийн газрын ордонд ярьталж юу байсан гэж байна. Бентли гэдэг миний нөгөө нэг даруухнаар үзүүлээд байсан юм чинь тэнд очиод бодоо болдог шүү дээ. Хогороо ордгийн зогсоолууд дээр үү? Тий, их хурлын гишүүд чинь юу вэ те арай Феррари тавьчихсан байсан. Мэй баах энэ төр хүртэл байдаг шүү дээ. Мэй баах те Бентли. Тэгээ би тэгсэн шүү дээ. Үгүй та нар наата болоод өгөөч наа чинь. Тэгээ ичихгүй алт мөнгөөр гойж Бентли унч Мэй баах унчаад бидэнд туслаач гэж гуугаад тахар чинь нөгөө хүмүүсийн чинь нүдэнд нь бүр жигшил харагдаад байгаа юм чинь. Ямар мохоо шогийн амтд бид нар ч одоо. Тэгээ нөгөө их хурлын гишүүд энийг ойлгодоггүй. Гэхдээ би нэг дээх их хурлын гишүүнтэй нэг манай их чинэлэг их хурлын гишүүн л дээ. Тэгээ Америкт очиод одоо яриад тэгэл нөгөө 90-ад оны хэмжин тусламжаал гоо нэцтэй. Тэгээ бидний туслаач та мөнгө төгрөх хэрэгтэй байна гэл. Нөгөөдөөс ирчихсэн Америкийн талуун одоо миний альд нөгөө явж ирсэн нөхрийн гарлуу хараад ингээ харсан чинь нөгөө нөхөр чинь $100,000 үнэтэй цаг зутсан өдөөс Rolex үз. Rolex үз явж байна. Rolex биш бүр амар үнэтэй. За. Эн чинь ингээд шууд жигшил төрүүлж байгаа байхгүй. Энэ соёлыг бид нэр өнөөдөр хотын удирдлага, төрийн удирдлага хоёрдугаарт намайг ингээ экономик классаар явахад бол манай хотын иргэд бөөн баяр. Ингээд кайф авна шүү дээ. Хотын дарганд адилхан экономик. Тэнд ямар ч нийгмийн ялгаа алга үнтэй юм. Ингээд жишээ намайг Пүрүс унаад эсвэл намайг автобусанд явж байгаа чинь харсан хотын дарга гişүүд бол юу хотын иргэд чинь шууд тайвширна шүү дээ. Бас гоё. Гэхдээ яг автобусаар явахаар нэг жоох хэцүү байгаад гэдгүйсээ намаа хурал болчихгүй болдггүйсэн. Би тэгээд хүмүүс ирээд ингээд шаваад хотын асуудлыг яриад ингээд хувийн зовлон яриад ингээд хурал болох гал тэ. Тэгээд би заримдаа чи яг явгал алах нь. Тэгээд гэхдээ зүгээр л хүмүүс дотор хотын дарга гэдэг бол шүү дээ. Ерөөсөө энэ хотын соёлын илрэл байдаг. Өмсөн хувцснаас ахуулаад тэр байж байгаа байдалтай ялангуяа эгэл даруу зүгээр л иргэдийнхээ дунд байгаа хотын дарга бол ёстой үзэсгэлэн төгөлдөр шүү дээ. Ер нь тэднийг бол хүмүүс хараад ямар гоё байдаг гэж10 бодно. жилийн дараа 10 жилийн өмнө гэж залуухан сэтгүүлч байж за яг нэг хөгшөрсөн юм шиг ард ирэх сонд ажиллажсэн 10 жилийн дараа телевизэн ярилцлага хийж байгаадаа баяртай байна. Та өөрөө их нюанстай хүн учраас шууд хот руугаа яваа орчлаа. Мэдээж соёлыг ярих сэдв бол та хотын дарга байсан хүн. Учраас хотын асуудлыг ярина. Тэрнээс өмнө та юу н хотод би танд түрүү танилцуулахад ямар санагдав? Улаанбаатар хотын уугуул, орон нутгийн суугуул. Тэгэл би чинь зүгээр арай л уяраад нулимс өнгөрсөн ямар гоё юм бэ? За одоо л өстой дотн яриа болох гэж байна. Тэгэл би ч одоо чиний яриад одоо энэ яриа чи ингээл гоё хөгжөөд эхэлчихсэн. Зүгээр л байцгаа л та. Зүгээр л нэг хотын иргэн байл. Зүгээр л би хотын уугуул шүү дээ. Үнэн шүү дээ.
надад байгаа одоо хамгийн гоё цол гэж бодсон шүү дээ. Тийм биз дээ. Ер нь монголчууд нэг биентэй зүгээр нэг энийг юм одоо нэг мухай балиар одоо энэ нэг их хэрхэл ялгарлахал те ялархал энэ одоо наач зүгээр зэрлэг юм байна. Би сая энэ телевизийнхаа 5 давхраас таныг чи холоос танихд их амархан л та. Тий. Тэгээд за тэнд ирж юм да гэж харчаад энэ чинь жинси ягта ирэх юм болоо гэж бодоо ийсэн чи таа шарин занга хослолтой ирж байна. А тэгтээ жинснээсээ бол яаж орхих вэ гэсэн. Тэр стилиас болцсон юм уу та? Үгүй хэвээрээ шүү дээ. Би ч одоо хос жинсээ өмсөөл юм дааж сайн угаа цэвэрлээгүйс учраас би уг жинси ягтгал ирэх гэж яагаад чи бодсон чи миний юуг таасал байл да. Харин тий жинси ягт. Гэтэ миний энэ хувцлалтын хэв маяг бол бас л яг энэ хотынхны энэ ч одоо нөгөө юм энэ блейзертэй жинси өмтөн дээр энэ чинь бидний үеийн одоо хамгийн ер нь нийтийн сонгодог гангара юм шүү дээ. Тийм та гоё харагдаж байна. Сонгодог гангара. Загварлаг харагдаж байна. Та ч ер нь загварлаг үнэ. Гүг биэр нөгөө хэлдэг нөгөө эрхэвч 40 мянгат өгч бас нэг жоохон загварлаг байлгүй байх. Сонсож байгаа хөгжимчин ч өөр л таа. Өөр. За хотын асуудал руу оръё. Та сая өөрөө хэллээ хотын дарга гэдэг хүн бол тухайн хотын соёлыг илэрхийлэгч хамгийн том төлөөлөл нь байдаг гэж хэллээ. А гэхдээ сүүлийн хотын дарга нарыг хараад байхад энэ байдал өөрчлөгдсөн. Иргэдийнхээ эсрэг жигсдэг боллоо. Иргэдээ загинж гүйдэг боллоо. Хэвлэлийнхнийгаа ялгуурлж харцдаг боллоо. Сэтгүүлчдийг ялгуулж харцж байна. Мөн дээрээс нэх хаалттай болж ярилцлага авъя. Тим асуудлууд дээр өөрөө байр суурийг цаашдын бодлогыг чинь сонсё гэд очихоор туслахаараа цаг авах болж эргээгээд алдан бичгээр хариу өгдөг байдал руу шилжсэн. Хотын дарга хүмүүсийн зан аран шиг яагаад ийм болчих вэ? Тэгэхээр хамгийн сайн тодорхойлтыг та хэлэх болов уу гэж би бодож байна. Тодорхойлт хэлэхээс өмнө болсон явдал ч ярьж байгаа юм уу? За. Намайг хотын дарга байхад 14 онд ч санаж байна. Азийн хөгжлийн банкны удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн байхгүй юу? Энэ ер нь анх удаа ингэж бөөнөр ирж байгаа. Яг одоо бас тэнд Улаанбаатарын их одоо бүтээн байгуулалт хийх гэж их чартааж ах шүгэн идэрсэн мэдээлэл хүрсэн. Ер нь очиж үзье гэсэн юм байна л. Тэгээд яг тэд нар ирж байхад би тэднэрт зориулаад нөгөө хотынхаа 14 давхарт одоо цайлж байгаа юм л да. Ирээд өдийн цай ууж байгаа цуг. Тэгсэн чи талбай дүүр нөгөө ардын намайг огцор гэж одоо чагсаал цуглааж шít. За ингээд Азийн хөгжлийн банкын энэ юун цуглаан гэсэн үг. Манай иргэд намайг одоо огцор гэд манай сөрөг нам одоо ингээд цуглаж агсаж байгаа. Одоо ингэ байдал байнга л ингэж идэг юм л да. Тэгээ манайх ч арчилсан ус байхгүй одоо. Энэ бүсэнд моцогтод байхгүй сайхан арчилсан ус шүү дээ манайх гэсэн чи. Тэдний тэр одоо бүгдээрээ тэр уярч байгаа заа. Чи бод тэгээ хоолны завсар за хэдүүлээ энд ер нь хуралдчихъя. Энэ хотын дарга дэмжийе. Тэгээд 520 сая долларын одоо санхүү зээл санхүү өгөхөр бол шийдчихэж байгаа шүү дээ. Одоо орлогод нийцсэн орон сууцныг л. Миний дараа гарч ирэнгүүтэл нөгөө ундаг перүүсийн минь эхнэрийнхээ үйлчлэгэнд явуулаад ингээл. Нөгөө өөрөө муухай балиар бүтэнд нөгөө балиар юм авнаа л ингээл. Тэгэл одоо ингээл их бизнес класс маласаар явуул ингээл одоо бүр. Зүгээр тэнэг л байхгүй. Тэр бол зүгээр ойгүй тэнэг хүний л зам байхгүй. Хэн өөрөө чи хотын дарга биш гэдэг тийм үү? Яах гэж тэрийг заавал ингээл унгахтаа хүртэл илэрхийлэх гэдэг юм чинь. Би 10 жилийн өмнө таныг хотын дарга байх, тантай ярилцсанд бол бас хотын дарга байх үе чи ярилцлагыг үзчихлээ л да. Тэгэхэд нэг үг хэлсэн. Одооноос 10 жилийн дараа нийслэл хотын маань залуучууд нүүр бардам алхах ийм хоттой болно гэж хэлж ирсэн. Үнэхээр нүүр бардам харагдаж байна уу энэ хотын иргэд? Үгүй би ямар сандаа тэсгээ байгаа жиргсэн тийм ээ. Одоо баарвараа зэрэлгүүдэд хотыг битээ өдөрдүүлээч гэж одоо аргаа бараад одоо. Одоо ингээ харсан ч хот маань ингээ нэг тийм том наран тул бол очиж ирж байгаа шиг тийм. Үгүй ийм байгаагүй шүү дээ чинь. Төгжлийн асуудлыг шийдэж болно 6 сарын дотор шийдэж болно. Асуудал байхгүй юм чинь.
гэх мэтлэн ингэж шийдчих юм байх ёстой шүү дээ. Дарга ажил хийгээд байгаа юм. Одоо хотелуудад бол хотынхаа ажлыг хийх ёстой л доо. Би бол хотын дарга байхдаа одоо чөлөөтэй зорчих юм. Ялангуяа хөдөөний ард иргэд наашаа ирэхийг бол одоо маш их дэмждэг хотын дарга байсан. Би энийг ер нь хэцүү гэдэг. Яг бол манай хөдөө орон нутгаас угаасаа ч үндсэн хууль нь тийм ээ. Хоёрдугаар энэ эрхийн төлөө тэмцсэн бид нэр. Тэгээ хөдөө орон нутгийнхан маань энд орж ирээд одоо маш их орж ирсэн. Шилжиж нүүж ирсэн залуучууд маань ирсэн. Тэгээд хамгийн гол нь тэр бусад одоо Канада манад хотын туршлагаар бид нар нөгөө хотын дүрм гэж зохиосон. Дүрм гэж бичсэн. Дүрмтэй байх заавал байх учиртай. Тэгжиж нөгөө дүрм нь харин хүний ихийг зөрчөөд байх үгүй гэдэг л асуудал. Та доос хэлсэн хөдөөний иргэдийг хот руу байхыг ингээд би их дуртай гэж те. Ороод гарсан ч хүмүүс чинь ирээл хоолныхоо маяг аваад яваг бэлтгэв те. Тийм асуудал. Гэхдээ одоо бол хөдөөний иргэд мөнгө төлдөг болсон. Харин тийм. Хотын машины дугаартай биш хөдөөний дугаартай машин мөнгө төлдөг. Хоног тоолвол мөнгө нь өсөж л байдаг. Ер нь хотын татвар гэж байх л өстой байх. Гэхдээ хэтрүүлээд тэр нь илүү их дарамт болоод. Тэгэл байх юм байна чинь ингээд нөгөө миний хэлдэг нөгөө нэг асуудлыг шийдэхдээ дандаа ингэж захиргааны аргаар те дандаа ингэж дарамтлж тийм үү дандаа ингэ шийднэ. Энэ ч л асуудал шүү дээ те. Үгүй тэгээд одоо хөдөөнийх нь торгуул тавьчлаа, төлбөр тавьчлаа, орж ирэх юм ад. За тэгээд асуудал шийдэгдсэн юм уу тэгээд? Шийдэгдэхгүй л байна. Шийдэгдэхгүй шүү дээ. Би жишээ нь хотын дарга байхад төгжрлийг л бууруулсан шүү дээ. Тийм биз дээ. Нэг юм байдгийн шүү. Гэтэ дугаараа хязгаарлалт бол одоо гаргалгаа биш үү? Биш. Бүр бишээр орох. Би бишээ гэдгийг ч хэлж ирсэн. Энэ бол биш шүү. Энэ бол төр зуурын арга хэмжээ шүү. Тийм үү? Нөгөө метротой болно те. Одоо BRT гэж тусгай замын автобустай болно. Машин одоо дэлхийн стандарт одоо Токиогийн стандарт үүсэн нийтийн тээвэртэй болно. Тэр чинь 18-нд BRT-г тавих байсан. 20-нд метротой болох байсан. За тэр өөртлөө уучлаарай одоо ийм арга хэмжээ аргагүй ихэнд авж байна. Мөн үү? Яг л энэ арга хэмжээний цаад зорилго явж нийтийн тээврийг хөгжүүлэх гэдээсэн баггүй. Нэгдүгээр нэгээр явдаг болоод л тийм үү? Нийтийн тээврийн ийм арга хэмжээнүүд авлаа шүү дээ. Яг л төгжрлийг шийдэх хичээч, төгжрлийг бууруулах эцсийн арга бол ерөөсөө нийтийн тээвэр гэдэг. Тийм. Та яг төгжрлийн асуудлыг би яриа гэж бодсон. Та өөрөө орцсон учраас хоёлаа ингэ яриад дуусгая. Дугаараа хязгаарлалт та төр зүрийн арга хэмжээ байсан гэж хэлж байна. Та нэг хотын даргааг өгснөөс хойш 10 гаруй жил болчихлоо. Энэ ч төр хугацааны арга хэмжээ мөн үү? Харин тэгэл. 10 хэдэн жил үргэлжилдэг төр хугацааны арга хэмжээ гэж. Харин тийм байхгүй. Би төр хэлж чинь те 18 онд эхний одоо нийтийн тээврийн маш том систем ашиглалтанд орсон. Тэр BRT гэж яриад байгаа нөгөө орчуулах юм бол тусгай замын автобус гэж байгаа юм. Нөгөө юм саадгүй явдаг. Ямар ч саадгүй бүх юм нөгөө зорчих хэсэг нь бүгд хамгаалагдсан юм автобус. Ийм автобус явуулсан. 20 онд метро. Одоо энэ метроны чигдсэн бодол бол одоо Япон, Монгол хамтарсан эмнэлэг шүү дээ. Энэ эмнэлэг чинь метроны эзэн бодол зориулж хийсэн байхгүй юу? Инх тайвны өргөн чөлөө чинь 200 одоо 30 сая хүн зорчдөг ийм өргөн чөлөө байхгүй. Хамгийн төгжрлийн амин цуцсан. Хамгийн гол юм байна. Тэсээ инх тайвны өргөн чөлөөг л төгжрлөг болох юм бол замд төгжрлөг болчихно. Ийм өөр байхгүй юу? Тэгэхээр зэрэг тэр метро ашиглалтанд 20 онд орох байсан. Ингэж ерөөсөл ингэ төлөвлөсөн байсан. Тэгэхээр энийг ингэ зогсооцсон. Ер нь 16 онд гарч ирээд ардын нам ялж гарч ирээд уг нь улс төрч мөргөн. Гэтэ гарч ирээд нэрээ үнэхээр нэг намайг гайх очроос юм. Бидний хийж бүх ажлыг бүгдийг зогсоож байгаа юм та. Нөгөө гэр хорооллын дахин төлөв зогсоох гэж. Метро зогсоох гэж. Нөгөө BRT зогсоох. Би ойлгоогүй яагаад ингэж байгаа юм бэ чинь. Яг л энэ чинь уламжлал юу шүү дээ. Тэгээд хариултаа олсноо яагаад өмнө явж исэн төслүүдэд та нар зогсоож байгаа юм гэдэг. Улс төрчдийг сонио. Нэг асуудлыг шийдэх нь after их булаацалтаад байдаг. Тэр одоо сонгуульд нь хэрэг болт юм шиг байгаа. Би яагаад 16 онд бүх юмыг зогсоосон учрыг дараа нь бол ойлгосон. За мэдээлэл авсан л та.
Тэгэхээр 16 онд бид яг сонгуул дээр санаа ялагдчихна гэж санааг үлдээ тэгээ ялагдцал да. Одоо бас тэгээд хитрхийх өөртөө эрдэхийн гайг үзсэн. Тэгээ ялагдчихсан. Тэгээд 17 онд ерөнхийлөгчийн сонгуул болох гэдэг. Тэгсэн нөгөө Мягийн инквалт явах юм байна тэр. Тийм үү? Тэгээ ардын нам нөгөө Батүлэн хийсэн бүх одоо ардчс намын хийсэн бүх ажлыг нь зогсоо. Тийм үү? Яг тэгвэл энэ ажлуудынхаа нэр төрөөр Батүл 17 онд ерөнхийлөгчийн сонгуульд орох гэдэг байна. Мэдээж би 17 онд ерөнхийлөгчийн сонгуульд орсон бол тэгэл мэдээж ялах нь бол ойлгомжтой байсан. Тэр чинь угаасаа ч одоо тэр үеийн судалгаа бүгд одоо нэг номерт л бий байсан л та. Тэгэхээр намайг гутаах гээд нөгөө ерөнхийлөгчийн сонгуульд одоо гутаах гээд бүх ажлыг минь божигнуулж хаяад энэ бол Батүлэн хийсэн хэрэг гэд хэлэх гээд байхгүй сонгуульд. Өөрөөр ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө 16 онд ардчс намын хийж ирсэн бүх ажлыг зогсоогоо хийсэн. Ингэж л улс төр хийсэн шүү дээ. Би өөрнөр арайч тэгээд би чинь үгүй энэний төлөө аягүй бол одоо бүр Улаанбаатарын минь золих юм байна тийм үү? Тэгээ би угаасаа тэр ерөнхийлөгчөд хийжээч тэгж угаасаа сонирхчихж байгаагүй явчихж байгаагүй би ч нэг зохиолчтой дунд өссөн болохоор над нэг юм хачин комплекс байгаад би өөрөө ч тэрийг би нэг тийм дараагийн ажилд аягүй дурахгүй болно гэхээр даргаа гэдэг амьтад гүнэхээр миний бүр дотор ингээд эгдүүцээс алдаггүй хүний зүгээр л нэрээр нь дуудалт доромжилж байгаа шиг л Батүл даргаа гэхээр миний бүр би чинь зохиолчтой дунд өссөн хүн байхгүй тийм хүн чинь бол ийм юм бүр жигшдэг зохиолч чи ийм дарга марга энэ зулгуу молгуу юм чи бүр үздэггүйс байсан юм чинь. За дүгжрлийн асуудлын шийдвэр нь бол та маш тодорхой бөгөөд товчхон хэллээ. Дараагийн асуудал бол энэ агаарын бохирлыг бууруулахын тулд хойд энэ гэр хорооллын яндаг буулгахаас өөр гарч байхгүй. Ямар ч гарч. Та гэр хорооллын дахин төлөвлөлтгээд хэрэгжүүлээ явж исэн. Одоо энэ цаг үед бол сэрв дэд түүгээд хойтлын бүсүүд дээр хийж байна. Энэ та их шүүмжилсэн байна лээ. Би яриаг чи харахад эн чин ерөөсөө нам дор газар нам барилгын ийм барилгууд барих ийм стандарттай газар шүү дээ гэж хэлээд байгаа шиг байсан. Тэр сэлбдэд төв гэр хорооллыг дахин төлөвлөлтийг ер нь сүнсийг ер нь авч явж байгаа газар мөн үү? Цааш нь үргэлжлүүлж байгаа хэлбэр гэх юм уу? За яг нэгдүгээрт ер нь бол мэдээж хэрэг иргэд өөрсдөө зөвшөөрсөн тийм үү? Газар өгсөн, зарсан тийм үү? Иргэд өөрсдөө л зөвшөөрсөн. Дахин төлөвч иргэд зөвшөөрсөл бол хийх хэлбэр нь хэн ч хийж ямар ч хэлбэрээр хийж болно тийм үү? Тэг манай иргэд зөвшөөрсөн юм чинь өөрсдөө ямар тэднээс хүчээр булаасан юм байхгүй тийм үү? Тэгээд бүгдээрс газар нь худалдаал өөрсдөө газараа худалдаал явуулсан. Өгөөл явуулсан. Яг хөө би бол бас тэр үед нь хэлжсэн та нар ямар үнэтэй юм өгж байгаагаа ойлгосонгүйтэй л гэж хэлвэ. Гэтэ яад ингэж өөрсдөө гэдгээр би яах юм чинь. Уг нь аюул үнэтэй юм өгч. За дүүрч одоо. Тэгээд тэр дахин төлөлт бол ичимжээ явуулсан. Би тэр аргыг хэрэглэх бол хэрэглэх л байлаа. Гэтэ би тэр хүмүүсийн хөрөнгөнийх нь үн цэн өөрсдөө тэд нар чи одоо тэр газрынхаа үн цэнийг ойлгохгүй өмнө мөнгө харагдахаар өчөх гээд байсан байхгүй. Тэгээ ингэж арай хүнийг хөлөгтөж болохгүй л гэсэн юм би. Тэрсүү тэгээ явуулчихвал гэсэн. За яг хоо тэгээд Нямбатар бол мөнгө нөгөөд ингээд явуулчихсан. Тэгээд иргэд өөрсдөө зөвшөөрсөн. Нямбатар дахин төлөлтийг эрчимжүүлсэн би тэрийг бол зөв гэж байгаа. Нямбатар бол эрчимжүүлсэн зогсоосон дахин төлөлтийг. Үнэхээр эрчимжүүлсэн. Ганцхан яасан гэхээр тэр чинь нөгөө хотынд 2030 он хүртэл хотын ерөнхий төлөвөөр тэр чинь нам давхрын орон сууц. Өөрөөр 5 давхраас дээш байсан барьж болохгүй. Нам давхар 3 давхар л байсан. Барь. Одоо энэ 40 мянга ч. Ийм орон сууцны орлууд болох байхгүй дээдл. Гэтэл одоо энэ чинь нөгөө нэг айгүй өндөр давхрын том хороол 3-4 дугаар хороол шиг энэ яармгийн буян тухай хороол шиг хороол бариад гэлэхгүй. За одоо боддоо хоошоо хандгаа төртлөх тийм үү? Тэр орон зайвал одоо ингээд төгжрэлт бол нам зогсно. Одоо тэнд чинь нөгөө нягтаршил нь айхтар болно шүү дээ. Чинь нөгөө суурьж нягтаршил чинь. Өөрөөр нэг одоо нэг хашааны айл байх газар л одоо тийм үү? Дээш нь өргөд 10-20 одоо айл бий болно л гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ бүгд машинтай гэж бодохгүй. Ингээд энэ бол маш том төгжрлийн шалтгаан болно. Одоо энэ бол энэ хэсэг бол төгжрөлийн хувьд гамшиг болно. Одоо зам бол хойд цусланг руугаа гарахад
баг боломжгүй болно. Үүндээ одоо хэцүү юм болно. За үндэ ч одоо хүмүүс бүр зүрх нь өгсөн. Одоо ч тэгж эхэлж байна. Барилгын ажиллаж яваад тэгж байна. Энэний тусал яг ийм байдал чи яарамгт болцсон юм шүү дээ. Тийм ээ? Яарамгийн би хотын дарга ажиллаа өгтөө тэр яарамгийн дэнжрүү барилга өрхөг зөвшөөрөг хориглолцсон байхгүй. Болохгүй. Тэр яарамг одоо тэр дэнжүү шүү дээ. Одоо ингээд тийм үү? Тэнд яг одоо баах улсууд авчиад нөгөө газар авилвал арай хаалга юу гэдгийг тэр өргөцсөн авчиад. Уг нь эн чинь нөгөө байгаль орчны хуулиар бүр хатуу яриад байгаа байхгүй юу? Байгалийн онгон бүсд ордог байхгүй. Тэгээ яарамгийн дэнжээ бид тэгж болохгүй гэж ингээд хориглолцсон. Хамгийн гол нь барилга бүтээн байгуулалтаа гэр хороол руу явлаа. Тийм үү? Тэгэд тэгсэн чинь одоо бас л хэцээгүй шүү. Хотын захиргааг баян шуурд зөвлөгөд нөлөх гээд байж байгаа чинь. Тэ? Яарамгаар авчиад нөгөө хувилгал арай хаалгаар авсан газруудын борлуулалт нөгөө бизнесийн дэмжиж хотын захиргаа тэнд авчиж байгаа юм да. Яагаад ингэж хотын хүн ардаа бодож болдоггүй бэ? Энэ л миний бүр ингэж би ч хаяа орилоод идэг юм байхгүй. Яагаад ингэж байгаа юм бэ чинь цаав. Яармгийн дэнжи чинь одоо сууршил багтаа байлгах гэдээсэн яармаг тал руу тэр гэр хорооллын дахин төлөвлөсөн байхгүй. Тэр нь л болоо байхгүй тийм биз. Тэрлөө ягаас яваад исэн хэтэ чи онгоцны буудлын руу явж байгаа гол шугам байхгүй юу? Тийм үү? Одоо гол урсгал. Одоо чи энэ жил 2 сая хэдэн зуун мянган хүн ч нөө ниссэн гэж шүү дээ. Тэр хүмүүсийн чинь нөгөө онгоцны буудлын руу явдаг гол шугам. Дээрээс нөгөө онгоцны буудлаа түшээд бас хот босгох гэж байгаа шүү дээ нөгөө. Тийм үү? Тэр хот руу ч явах шугам байхгүй, магистрал шугам байхгүй. Тонд шинэ яармаг гэдэг хот босгох гэж байсан биш ээ. Нөгөө шинэ нисхийг дөөрөөд нөгөө шинэ зүүн чөлөө нөгөө хот. Шинэ зүүн мод лөө тий. Тэрлөө ч нөгөө төвчл замыг боож болохгүй шүү дээ тийм үү? Ингээд хийцэн байсан чинь нөгөө хотын захиргаа авчаа нөгөө тэнд нь одоо харалтаа амар том хот босоод одоо яармагч нөгөө төвчрлийн гам шиг болцсон шүү дээ тийм үү? Цайсан яармагч. Байгалийн онгон бүсээ ингээд сүтгээч. Тэ 3 дахь төслийг энэгээр ингээд хотын төслүүдийг нь хоёулаа яриад байвал хотод төм бөмбөг төсөл байгаа тийм. Энэ бол туулын хурдны зам төсөл. Таны үед ч байсан юм билээ. 2013 онд би нэг архив ухаад явж байхад 2013 онд тухайн ерөнхий сайд Норвын Алтан ууяг эдийн засгийн хөгжлийн сайд Фортуна Батбаяр гээд хотын годамжны аль хэсэгтийн бизнес сайн мэдэхгүй нэг тайцсаад гарч ирээд туулын хурдны зам төслийг ингээд хийнэ гэдэгээс та харагдаагүй л дээ. Та тухайн үед хотын дарга байсан. Тэр үед туулын хурдны зам төслийг хийж хэрэгжүүлэхэд юу тулгараад юу болохгүйсэн? Туулын хурдны замыг бол яг анх нь бол би эсэргүүцэж байсан. Ер нь бол яг өнөөдрийн шалтгаанаар эсэргүүцэжсэн үү? Энэ байгаль орчны нөлөөлөл нь туул холны сав гэдэг биш. Фортунта одоо тэрнээс болж их муудалцж байсан л та би тэр анх би эсэргүүцэж байсан. Яагаад эсэргүүцсэн гэхээр би зүгээр нөгөө хөрөнгө байгаа бол гэр хорооллынхаа дахин төлөлт рүү оруулаач. Тийм үү? Нөгөө гэр хорооллоо одоо ер нь бол миний одоо санал болгож ирсэн гэр хорооллын дахин төлөлт бол бүр олон улсын жишээ одоо олон улсын туршлага болохоор тийм дахин төлөлт байсан. Тэр чи ийм очиртай юм шүү дээ. Одоо миний хийх гэдээсэн тэр гэр хорооллын дахин төлөлт. Хашааны айлууд 10-20-ороо нийлээд өөрсдөө ингэж нийлээд тэндээ нөгөө бүсийнхаа өндөрлөгч харуулсан хот төлөлт хийчих одоо хотхон байна. 10 айл хашааныхаа газрыг нийлүүлээд 30 айлын орон сууц барьж байгаа. Тийм утга. Тэгээд 10-д нь өөрсдөр 20-ын зарчих та нар хот зээлэг дид үтсийн тавьчих. Өөрөөр хэлбэл гэр хорооллын дахин төлөлтийг тэнд амьдарч байгаа иргэд залуучуудын бизнес болох гэдэг байгаа байхгүй юу? Миний одоо тэр дахин төлөлтийн санаа чинь. Би одоо гэр хорооллынхандаа уур хүрээд идэг гомдоод байдаг юм энэ байхгүй юу? Та нар чи яасан дүүрчин тэнэг юм бэ гэж. Энийг би бүр өчнөө яриад ойлгоогүй шүү дээ. Гэхдээ мөнгө байхгүй гэдэггүй чи та нарын чи газраар барьцаалаад мөнгө өгөл та. Гэхдээ чи дэлхийд хийсэн тэргүүн туршлага шүү дээ. Тийм шүү дээ. Та нар л уч дид үтс татаад өгд. Гэхдээ шойжл сүрэн барилга барьжуулдаг юм та нар газраар барьцаалаад тэгээд барилга барьж дээ. Гэхдээ та нарын барилга барьж чадахгүй би мэдчихл байна.
Тийм учраас барилгын гүйцэтгэх компани та нарыг мөнгөтэй болохоор гүгээд ирдэг юм байгаа үстэй. Нөгөө чойжсүр эдэр ч гүгээд ирнэ үстэй урд мурд чинь та нарын юмыг барьж өгье. Тийм үү? Яг бол мөнгөн дээр л ажиллах гэж шүү дээ. Хамгийн гол нь тэр хүмүүс чинь өөрийнхөө амьдрах барилгыг өөрийнхөө хотхныг өөртөө харж байгаад бариулж байгаа учраас та нар ямар чанартай юм барина гэж бодож байна. Яста хүмүүс ухамсар хоцрогдно гэдэг бол үнэхээр гайт, харанхуй байна гэдэг үнэхээр гайт. Тэрүүгээр нь манай ер нь хүмүүсийн ард иргэдийн тэрүүгээр нь тоглох юм аа. Байнга тоглох. За тухайн үед яг ийм шалтгаанаар мөнгө байдаг бол гэр хорооллынхаа дахин төлөлт рүү хийя гэдэг шалтгаанаар туулын хурдны зам төслийг бол та эсэргүүцчихсэн байна. Одоо ер нь юу гэж бодож байна? Үгүй. Тэгтээ эсэргүүцэхдээ би нөгөө мөнгөнд булаацалсан хэрэг шүү дээ эхлээд. Тийм байна. Харин тийм байна. Тийм үү. Тэгээд тэр нээлтэн дээр нь ачаагүй хэрэг шүү дээ. Тийм. Яг бол тэр мөнгө Монгол манай Улаанбаатарын хувьд хамгийн ихний тохиолдол ард иргэдэд тав тухтай амьдруулж тийм үү. Утаагүй яндан үл болох хэрэгтэй байсан шүү дээ. За Эренбэ бол тэгж Эренбэнд тийм байхгүй юу? Тэрнээс туулын хурдны зам бол гарцаагүй. Яг гарцаагүй гэхээр 2030 оны одоо бидний хийсэн төлөвлөгөөр чинь шуун папраг сонгон хайрах сонгон биокомбинат тийм үү? Тэр хавь чинь хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн маш том төв болох байхгүй юу? Одоо бараг дархан шиг хүн амтай. Тийм үү? Одоо энэ налайх чинь Эрдэнэт хүн амтай ийм хоёр том хот болох юм байхгүй юу? Тэр Унгарууд бол тэр биокомбинатыг сэргээд Унгарын засгийн газартаа тэр чинь хятад руу экспортлдог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлдог маш том төв хийх гэдэг шүү дээ. Энэ налайх чинь нөгөө барилгын үйлдвэрлэл, уул уурхай үйлдвэрлэл одоо энэ хонхор чинь бол асар том терминал болох юм. Нөгөө Сингапурын одоо бомбт дээр байдаг шиг ийм том бомб болох байсан байхгүй. Дээрээс нь яасан гэхээр зэрэг энэ богдуул эдгээр ихтэй сургуулиудын би ректорүттэй тохироод энэ богдуулын дагуу ихтэй сургуулиудаа гаргаад яг кампустай яг одоо орчин үеийн стандартын ихтэй сургуультай болгож авах гэж. Энийг хот хэмжээ хийх гэж. Тэгэхээр энэ коридор, энэ шугамлууд чинь нөгөө хурдны зам тавихгүй бол тэнд дархан шиг хотоос энд Эрдэнэт шиг хот руу тээвэр шилжилт хийхдээ энэ хотын төвжил чинь баларчих гээд байгаа. Тэг нь үстэй чинь тэнд 100 мянган хүнтэй, энд 100 гаруй мянган хүнтэй хоёр хотын хооронд тээвэр явна шүү дээ. Энд чинь энэ хотын төвжирлийг зүгээр нам авчих гээд байгаа байхгүй. Гэхдээ би тэр Алтайг Батбаяр эднэрийн төлөвлөсөн төлөвлөлт чинь бол хотынхтай нийлээ төлөвлөсөн төлөвлөлт нь бол үерийн 75-гээр замаа тавих шүү дээ. Тэр шиг туулгарын холдролтой үр зам ерөөсөө тавихгүй. Завсараар нь яхад нэг сумаар хоёр туулаа бодож үерийн далангаа бэхжүүлээд байж байгаа байхгүй. Одоо их үер болох юм бол аюулгүй байх боломжтой. Тийм далангаа нэмт сэргийчих байсан байхгүй. Ийм л юм болсон юм аа. Нямбаатарх ч шал өөр болсон. Одоо тэр төлөвлөгөөг бол хэрэгжүүлэх нь зайлшгүй. Яг бол энэ налах тэр биокомбинатаа хөгжүүлэе гэвэл энэс өөр тийм ээ. Дээрээс нь одоо энэ богдуулыг торсон хотчлт бий болчихлоо шүү дээ. Сүүлд өрнсөн хот дээр өрнсөн улс төрийг танаас бас байр суурьсан сонсох болохгүй байна. Ер нь бол би ингэж боддог байсан. Яг хот бол мэдээж одоо сая сүүлд сумын газрын үед нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, за дахиад хот тосны эрх зүйн байдлын тухай хууль, засаг захиргааны нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай гэдэг. Ерөнхийдөө ийм 3 хуулийн хүрээнд хот одоо харилцаагаа үйл ажиллагаа явуулдаг. Ингээд бодоход хотын дарга хаанаас яаж томилогддог вэ гэдэг асуудал. Хүмүүс ингээр ойлгоход нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаасаа л олон улсын намл нэрээ төвшүүлэл томилогдчихдаг. Гэтэл энэ ч одоо ирэх барьж байгаа намын удирдах зөвлөл боллоо, нийслэлийн намын хороо боллоо. Тэгээд яг олонхороо түрээд 100%, бараг 90% саналаарч батлагдаа явчлаа. Нөгөө нутгийн өөрөө удирдах ёс. Хот өөрөө өөрийгөө удирдах, өөрөө өөрийнхөө удирдлагыг сонгох. Энэ тогтолцоо ер нь хачиж байгаа гэдэг асуудал яригдаад байна. Нямбатар өөрөө нураасан. Нямбатар өөрөө нураас очиж хогчно гэж байгаа юм би. Өөдөөс итсэн ч болоо өөрийн толгойд дээр гэж. Нийслэлийн иргэдийн урлал хотын дарга хэн байхыг шийддэг, хотын дарга чөлөөлдөг тийм үү? Ерөнхий сайд зүгээр санал тавьдаг л ийм л харьцаатай байсан юм баггүй юу? Ерөнхий сайдын саналыг хүлээж авахгүй бол тийм үү? Иргэдийн урал хүлээж авахгүй бол ерөнхий сайд тийм ирэх байгаагүй. Миний үед тийм биш. Энд чинь нутгийн өөрөө удирдах ш. Тэгээ бид нар чинь сонгуульд орохоор би жишээ нь 12 он сонгуульд орохдоо бид нар хотод ийм
Тийм үү? Бид та нар санал өгөх юм бол бид ялуул ингээд гэр орооны дахин төлдөг тийм ээ. Гэр ороолоо хаус ороолго нь одоо юу гэдгийг нөгөө л замаа тэгтэл нь бид төгжрлийг байхгүй болгоно гэдэг ингээд ордог үстэй тийм үү. Тэгэл ялсан би хотын даргуулсан ажиллаа хийсэн. Нямбатар бас л тэгэл орсон шүү дээ сонгуул тийм ээ. Одоо би ингээд ялах юм бол би бас ингээд хотоо ингээд өөдөн татна гэл явж тэр лидерийг харж байгаа сонгуул хийж байгаа хэрэг шүү дээ. Хотын даргаа сонгож ийн гэсэн. Ер нь бол тийм. Яг үндэ бол манай нийслэл иргэд. Одоо их хурлтай адилхан шүү дээ. Тухайн намын дарга нь ерөнхий сайд болно л гэсэн үг. Ерөнхий сайдаа сонгож бол хэлбэрлэлтэй. Хэлбэр байхгүй тэр чинь. Төлөөлөгчдөөр нь дамжуул сонгож байгаа шүү дээ. Их хурлын гишүүдээр нь дамжуул сонгож байгаа шүү дээ. Тийм учраас сайн лидер гаргуул ялдаг байхгүй. Тэгээд хотын даргачин гарч ирээд одоо тэр нэгэн сонгосоор дэрэгдийнхээ төлөө ажиллаад идэв гэсэн. Би засгийн газартаа үздэг гэсэн. Надад тэр засгийн газараас айхгүй байх дархлаа байсан учраас би үзээд байсан. Ерөнхий сайдтайгаа үздэг. Одоо ерөнхий сайдаа ч огцруулсан шүү дээ. Одоо тэр үед тийм үү? Ийм явдал болсон шүү дээ гэсэн. Тийм биз. Юу тэр сайд нар майд нар ирж надыг дарамталж янз бүрийн юм юу яа тий уучлаарай их хурд мөрлүүлж одоо ягдвал би ч хотоо сонгогдсон байхгүй. Тэгээ хотынхаа төлөө ажилласан. Нямбатар хотоо сонгогдсон. Тэгээ хотынхаа төлөө ажилласан тийм үү? Ажиллаад байвал дараа нь дахиад сонгогдсон шүү дээ. Сайн ажиллав шүү дээ. Тий. Одоо пүрэв давг хий. Энэ бол зөвхөр л манай хотынхны гаргасан шийдвэр биш. Энэ хүн бол ардын намын шийдвэр тийм үү? Энэ хүн бол одоо зөвхөр л ардын намар томилогдсон. Энэ бол ардын намын хотын дарга. За тэгээд одоо би ардын нам энэ хотын асуудалд яагаад ийм хариуцлагагүй хандцгааг нь бүр гайхаад байгаа. Гэхдээ 20 мэг гэжсэн залуу гинтээ ацаарл тавиал гэдэг тийм үү? Өөрийнх нь ярьсан үг шүү дээ. Тийм үү? Энэ чинь хотын удирдна гэдэг чинь дотроо төлөвлөгөө төсөлтөө багсдаг шүү дээ. Би хотыг ингэнэ гэсэн юм байх ёстой шүү дээ. Тэгсэн чинь гинтхэн би мэдээгүй 20 мэг гэл угаал төлөвлөсөн те ингээл явж ирсэн чинь намайг хэцээр томилдсон. Яаж хотын асуудалд ингэж хандж болдгийг? Юу ч бодож яваагүй хотын дарганы болно гэж мэдээчгүй явж байгаа хүнийг яагаад тавьчихсан бэ? Яаж байгаа нэ? Хотын асуудлаар яаж ингэ тоглоом хийж чадчих. Ардын нам. Би бол одоо харж байна. Энэ бол юу ч бодоогүй очсон бол одоо юм ойлгох хүртэл за нэг 2 жил болно. Гэтэл Улаанбаатар хүүд тэр хүний Пүрэвдав гэдэг хүний юм ойлгох 2 жил яаж хүлээх юм бэ бид чинь. Хүлээх эцэсгүй амьдарч шүү дээ. Та нэг үг хэлсэн. За энэ томилуулсан хүн чинь за хотод ямар нэгэн асуудал үүсвэл ерхий сайд нь хар толгоогоор хариуцах ёстой гэж үг хэлэх шиг болсон тийм үү? Тэгэлгүй яах вэ? Хотыг агентлаг болгоцсон энэ хүн чинь. Тийм биз дээ. Хотыг агентлаг болгочихлоо. Сая зүгээр агентлагийн даргаал тавьсан. Одоо яг жинхэнэ хариуцах хүн бол намын дарга бөгөөд ерөнхий сайд нь. Тийм үү? Энэ хүн хотын даргын өмнөөс одоо хаягдлын асуудал бол ерөнхий сайдын асуудал шүү. Яг бол өөрөө тэгж эрхэмтэл авсан. Тийм үү? Хойлооч өөрчилсөн. Хойлооч өөрчилсөн. 22 онд өөрчилсөн. Гүр Нямбатар орж өөрөө өөрчилснийг яана гэж. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай. Тэрэн дээр ерөнхий сайд огцруулдаг шийдвэрийг гаргуулсан. Ерөнхий сайдын эрх хэмжээг өгсөн. Хариуцлага тооцох. Тэг хариуцлага тооцох. Тэр үтэл нэр дэвшүүлэх эрхийг өгсөн байна. Яаж болдгийг би. Би нэг юм сонж байх дээ. Нэг хэрэгжүүлэхийг хүсэхгүй нэг хууль байгаад байгаа. Та сайн мэдчих. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Тэрэн дээр за нийслэл хотч тэр хотууд ер нь өөрсдийнхөө хотын захирагч засаг дарга өөрсдөө иргэдэн сонгодог байя гэдэг зохицуултыг баталсан. Тий. Их хурл баталсан бүр. 2025 онд хэрэгжих ёстой байсан ч хин чим нөгөө нэг зүүн мөрөн дээр чөтгөр гэдэг шиг хүн орж ирээд нэг жилийн хугацаатай хойшлуулсан. 2026 оны 6 дугаар сарын 1 гээд. Ер нь энэ хэм маяг, энэ эрх зүйн орчин, энэ хэрэгжих явцад энэ ер нь хэр зөв шийдэл гэж ер нь та харж байна. Нийслэлийн иргэд нийслэлийн захирагчаа засаг дарга өөрсдөө сонгодог сонгуул хийя гэдэг ийм зохицуулт одоо явна л та энэ нэг нь бас н орж ирээд хойшлуулад эсвэл хүчингү болгоо хайчихгүй бол 28 оны орон нутгийн сонгуулиор явна. Үнэхээр одоо бидний одоо миний хувьд бидний ер нь Улаанбаатарч хувьд бол хамгийн чухал мөрөөдөл юм энэ. Яг
энэ нөгөө ардын намынхаа нөгөө социализмынхаа сэтгэлгээнээс салаагүй учраас засаг захиргаа хот гэдэг хоёр өөр зүйлийг ойлгохгүй ялгаж. Хот гэдэг чинь шүү дээ асар том community одоо нэг юу гэдэг юм те хот өөрөө ерөөсөө яг үнийг хэлэхэд хот өөрөө өдөртэй. Социализм үед хотыг засаг захиргааны нэгж болгоцсон. Засаг захиргааны нэгж гэдэг нь юу гэхээр зэрэг хааны тушаалыг хүнд хүргэх энэ тогтолцоо хаант ёсоос эхэл засаг захиргаа бий болсон шүү дээ. Хааны тушаалыг тийм үү хүн бүхэнд хэрэгжүүлэхээр дээрэс нь одоо томилдог юм. Энэ бол засаг захиргаа байхгүй. Хот гэдэг чинь одоо би ингээд бүр бүдүүлгээр л ойлгуулад байгаа юм л да. Одоо энэ 2 сая хүн амтай энэ хотыг нэг том хот одоо хотхонтой зүйрлээ л дээ. Мэр гэдэг чинь энэний сөөхийн дарга л байхгүй юу. Тийм учраас жишээ нь олон газар хотын мэр засаг захиргааны мэр засаг дарга хоёр нь хоёр өөр үүд шүү дээ. Тэгэхээр энэ лүү явах одоо ёстой юм байна. Гэтэ энэ ардын нам идэвхгүй бах уу. За хоёулаа хотын асуудлаа өрхөд ардчилсан намын асуудлууд дээр жоох ярилцъя гэж бодож байна. Энэ ардчилсан намыг яг улс төрийн намын тухай хууль хэрэгжээд шатны ингээд төлөөллүүдээ сонгоод ингээд үндэсний бодлогын хорогоо хоролдууллаа. Намынхаа даргыг сонголоо. Цогт гэрэл гэдэг хүн намын даргатай, Баяр цогт гэдэг ерөнхий нарийн бичгийн даргатай, 5 өөр фракцийн 5 дэд даргатай гэдэг. Ерөнхийдөө бол 2 том сонгуулийн өмнө урд нь тугаа барьж, ардчилсан намын тугийг барьж сонгуульд оролцох лидерүүдээ сонгож чадлаа л та. Яг энэ нэрсүүдтэй яваад 2028, 27-28 онд танай нам ялд байгуулж чадах болов уу? Ялд байгуулж чадна гэж би бодож байна. Яг гоо 3 үндсэл байна. За нэгдүгээрт бол ардын намын одоо энэ бүлэгл хоорондын тэмцэл бол энэ нийгэмд маш юмыг харуулж ойлгууллаа тийм. Энэ эдээ байгаа бол галзуурлын төвшөнд очиж тийм бүр юу одоо бүр одоо энэ солиорл болчихжээ. Бүр одоо баларч яана гэж. За энэ бол нийтэд их тодорхой болсон тийм. Хоёрдугаарт нь бол ардын нам бол ер нь бол жишээ нь ялангуяа хот дээр бол одоо ингээд удирдах чадахгүй байгаагаа харуулгач болно. За ер нь энэ бол аюулгүй төвхтэй юм болно ардын нам. А гуравдугаарт нь яг саяны манай намын удирдлагын хүн бүрийн тухайн хүмүүсийг янз бүрээр харлуул шүүмжилж болно тийм үү. Гэхдээ одоо яг энэ цаг үеийн төлөөлөл нь мөн одоо аваад явах хэрэгтэй тийм үү. Нүүр царай мөн. Энэ дээр би эргэлзэхгүй байна. Одоо эн чинь үеийн гараад ирлээ. Үеийн өөрөө ирээд юм авъя л гэж. Тэгээ энийг бол залуучууд дэмжин. Та сая нэг үг хэллээ л дээ. Манай намын яг одоо байгаа энэ лидерүүд дээр янз бүрээр хэлж байна гэж те ардын нам хэлж байна. Үгүй л те. Ардчилсан намынхаа хэлэхгүй. Тийм ээ. Ардчилсан манай нам дотор ч нэг юм байдгийг шүү дээ. Манай нам ч нэг чөлөөтэй нээлттэй ардын намынх шиг ингээд нэг одоо сая хотын даргаыг тавьж хартаа зүгээр 100% санал өгч байгаа үстэй тийм байгаа шүү дээ. Юу ч хэлэх хэрэг байдаггүй. А манай намын гишүүд бол сансан боцноо чөлөөтэй илэрхийлдэг юу ч хэлэх хэрэгтэй байдаг. Тэгээд тийм учраас манай намынхан тийм цадгүй занталтай. Тэгэд манай нам ч одоо 200 мянган гишүүнтэй хүн бүхэн таалагдсан шийдвэр гэж байхгүй шүү дээ. Тэгээ нөгөөдөл чинь ашигчаад идэг байхгүй. Тэгээ шүү дээ. Тэгсэрч ирсэн. Таны нэг ярилцлагын нэг үгийг санаж байна би. Манай нам тэмцэж байхдаа эвтэй байдаг. Тий. Зүгээр суугаад байвал дотор зодолтоод идэх гэж. Ер нь бол өнгөрсөн хугацаанд их зүгээр суусан юм шиг байна. Их зодолтлоо. Энд ер нь хэн буруутай? Харин тэмцэж одоо хэлээд байна. Одоо нэг хүний нэрийг л хэлээд яваад байгаа юм. Одоо чи эсвэл бүр манай намаас одоо зайлт өгч. Тэгвэл одоо ерөөхдөө голдролдоо орох. Манай нам битээ цааш та Монгол улс ч голдролдоо орж мэдх юм гэж зүйлийг хүртэл одоо хүртэл одоо ерөнхий нарийн бичгийн дарга бол нэр зохиол хэлж л байл. Одоо жишээ нь яг одоо энэ ч бас манай нам дотор яг үндэ бас нэг тийм цөхөрж аргаа бараад энийг хэлхээс өөр аргагүй байдалд ороод байна шүү дээ. Харин тэгээд ах шиг байна. Яг одоо жишээ сүүлийн юм. Жишээ нь одоо тэр чиний хэлж байгаа одоо ерөнхийлөгч асан Баттулга маань
одоо Зандан шитрэг дэмжиж явж штэ. Чи нам нь ерөнхийлөгчийн сонгуульд орох гэж штэ. Яаж байгаа юм. Одоо Зандан шитрэг дэмжиж одоо яваад идэх нь яаж болж байгаа юм бэ штэ. Зандан шитрэг ерөнхийлөгчд явах гэдэг штэ. Сая арга хэмжээг нь хүртэл одоо би зүгээр одоо надад арга хэмжээг нь хүртэл спонсорж байгаа гэсэн мэдээлэл ирж штэ. Одоо яаж байгаа юм. Тэгэхээр энэ бид чи яах юм болж байна гэж. Тийм үү? Ардын нам галж одоо хүмүүс бид нар чи ихлэ цочирдсан шүү дээ, тийм ээ. Монголын 30 жилийн түүхэн тийм улаан цай байгаагүй шүү дээ. Ардын нам аюу эрдэнэ намын дургуулал ялаал гарч ирэл амар эсгэлэнтэй хамгийн түрүүн Баттулгыг намын даргын зөвлөхөөр ерөнхий сайдын зөвлөхөөр авдаг нь яаж байгаа. Юу гэсэн үг юм. Яагаад ингэж байгаа. Тэгээд бид зүгээр л хэлж шүү дээ. Өөр үзэл бодолтой бол өөр үзэлтэй бодолтой намтаа л очооч л гэж л хэлж байгаа. Эрдэл. Тэгэхгүй одоо ингээд Зандан шитрэг дэмжиж яваад ингээд болохгүй шүү дээ. Бид үзэх гээд шүү дээ. Баттулга дэмжиж явуулаад чинь манай нам ч хаагаараа санал нь хийж болж шүү дээ. Ингээд бид нарт улс төрийн аюул учруулад байгаа л байхгүй юу? Тэгэл яваач тэн чинь арчилсан оронд биш үү? Тийм ээ? Сонголтоор л явчих л та. Ер нь өөрөө социализмыг их санагалцдаг юм байлээ. Тийм үү? Социалист үзэлтэй юм байлээ. Хүний өмч хөрөн хураая гэдэг юм байлээ. Хүний өмч хөрөн хураагч манай намын хувьд бол одоо байж манай намын үзэл бодолд эрс харш зүйл юм шүү дээ. Манай намын үндэс бол хүний хувийн өмч бол халдсгүй гэдэг юм. Тийм үү? Тэгтэл тэрийг хураая гэж явж шүү дээ. Бизнесийг хураая гэдэг шүү дээ. Тэгээ хэлж байгаа байхгүй. Тэгээд тэрийг яриад явдаг ардын намдаа л очиж. Би яг үнийг хэлэхэд Зандан шатар ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлсэн ажлыг хараад би их гайхсан. Яг Баттулгын ажлыг хэрэгжүүлдэг байгаа юм. Би өстө бүр Баттулгын одоо гар хэсэгтээ явж байгаа юм шиг одоо гар хэсгэл Зандан шатрах болохоос биш бодлого нь яг Баттулга. Гэхдээ одоо тэр пүүцэнд дуудагдаж очиад тийм ээ. Ирснээр л одоо том компаниудынхаа бизнесийг нь хувийн хурааж аваад борлуулалтын орлогоос нь хувь авна гэж бол ацалтай тийм үү. Баттулга яг энийг тавьсан шүү дээ зорилго. Зандан шатар яг Баттулгын одоо санаа хэрэгжүүлж яваад байсан. Би тэгэл гайхаж ирсэн. Хинчтэй ямар айхтар юм бэ. Тэгэд Баттулгыг шиг очиол гэж шүү дээ. Зүгээр л Зандан шатартайгаа нийлээл ил тод яваа л гэж байгаа байхгүй. Тэгэд яагаад та одоо сая дүгнэлтээ өөрийнхөө бодол санааг ил тод хэлж ин л та. Тэг яагаад явуулчих болтгүй. Яв гэхээр чи явахгүй шүү дээ. Харин тийм ээ. Би цогт тэрэл дараад дэрс. Гэхдээ тэгээд явуулчаач одоо баяр цагт очсон шүү дээ гинсекээр. Тийм үү? Одоо баяр цагт намын дотоод ажлыг бол баяр цагтаар үзнэ. Тийм үү? Намын гишүүнчийн асуудлыг баяр цагтаар үзнэ. Үндэ цогт тэрэлч биш. Одоо баяр цагт л эрхээ хэрэгжүүлэл яваачтай. Тийм биз дээ. Яг бол манай намын үзэл баримтлалыг эсэргүүцээд байна. Энийг энэ үндслээр нь явуулаач л гэж байгаа байхгүй. Явуулахгүй юм шиг л дээ. Сүүл гараж ирээд ерхий нарийн бичгнээс дараагаар сонгогдчиход хэлжлээс. Бараг уучлна гэж юу ч нэг тиймэрхүү юм ярьчих шиг боллоо. Яг тэр хүнтэй холбоотой хамаарал бүх хийх юм уу? Танаа намд их олон юм бил дээ. Яг шийдвэр гараад явбал энэ бол тэгэл нэг нууц зүйл биш. Тэгэхээр явах ч хэцүү явуулна ч гэж ер нь хэцүү байх. Гэхдээ ингэдэг. Ийм одоо хатсан хоёрдмал алцгансан байдалтай бол бид ялагдана. Ерөнхийлөгч сонгуул. Тэр бол ойлгомжтой. Тийм үү? Ерөөсөө сонголтыг тас тус хийгээл явахаас өөр аргагүй тийм үү? Яг бол угаасаа Баттулгыг дагаад явах улсуудыг эртхий явуулахгүй бол бид нөгөө өөрийн гэж ойлгож эндүүрээд сонгуультай бодолчдөг байхгүй. Тэгээд очингууд нөгөө санал нь хаг усрал санал нь өөр гарчдаг. Тэгэхээр энд бол эргэлзээд байх юм байхгүй шүү дээ. Одоо нэг ясандаа ингээд дайны талбарт очсон баруун живгүүрээ нөгөө өрсөлдөгч талынхаа араас нь цохиулсад өгчсөн суужээвэл тэр генерал чинь тэр армич дороо сүрдэг юм байгаа үстэй. Тийм байдалд орчиход байна шүү дээ. Та яг ийм дүгнэлттэй 17 онд ер нь энэ бодолчин байсан уу? Эсвэл сүйд илэрж байгаа бодлоо? 17 онд энэ бодол бол байгаагүй л дээ. Одоо юу гэдэг юм. Яг нь асал намаал ихлээр боддог л доо. Тийм үү? Тэгээд л Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлээр дэмжиж өгөөч ял гэсэн
Тэр үедээ яг хөө нийслэлийнхэн бол одоо нийслэлт бол миний үг их нөлөөтэй байсан үнэн 17. Одоо асуушаараа ч гэсэн Баттулгыг сонгуульд ярьсныхан дараа хамгийн түрүү Батул даргадаа баярлаа гэдэгсэн шүү дээ. Одоо нөгөө нийтэд хамт тийм ээ. Одоо баярлаа. Батул даргадаа баярлаа гэдэг чинь Баттул хотод ялсан шүү дээ. Тийм шүү дээ, тийм ээ. Ардын намын эсрэг хотын тэр чигтэй байсан байхгүй. Тэрэн дээр нь одоо би дэмжиж явсан. Үнэн. Яг намаал ерөнхийлөгч манай намын гишүү сунгаагаар гаргаад ирсэн. Нам маань дөрмөөрөө гаргаад ирсэн тийм үү. Тэг би намаал одоо дэмжиж шүү дээ. Хоёрдугаарт би мийг бол ягаад ч дэмжихгүй шүү дээ биз дээ. Мийг дэмжихгүй гэдгээ ч бол өөр тэр хилжил очсон шүү дээ тэр чинь. Өндөө бол намайг 17 оны ерөнхийлөгчийн сонгуульд явуулахгүй тулд мигийн колтед тэр манай зарим нэг хүмүүс бол ингээд хуйлдаад миний эсрэг явчихсан юм л да. Тэгээ нөгөө миян Баттулгыг зөөлөвчлээд гаргуулчихгүй юу. Тэгс нөгөө Баттулгад удсан. Тэрийг би хийсэн юм байна. Ер нь таны би сүүлийн үед жиргэж байгаа, бичиж байгаа постуудыг харсан л та. Тэгээд бараг 10 хэдэн жилийн өмнө 90 хэдэн онд хэлжсэн байр суурьнасаа өөрчлөлтөд байна уугүй гэж би зүгээр дотроо бодсон. Үгүй ч гэж магадгүй. Миний бодол бас буруу байж магадгүй. Юу гэхээр та их тэмцэлд уриалж байна. Заримдаа их бүр их нэрвтгэхээр Непал тухгүй мó гэдэг хүртэл асуудал хэлж байна. Та бол төр иргэн хоёрыг мөргөлдүүлэхэд маш дургуун. Анхнаасаа ч тийм байж ирсэн. Тийм хэд хэдэн тохиолдол 3-4 тохиолдол гарахад би таны ярьслыг уншижсэн. 4 удаа би болиулсан түүх би надад гэж ярьсан. Яагаад одоо Непал тухгүй мó гэд хүчрхийлд уриалаад байна та? Би үүндээ намынхаа сөрөг хүчний үйл ажиллагааг явуулж чадахгүй байгаад нь бухимдаад байгаа маа. Жохон сул байна л да. Тэгээ би харсан чинь манай залуучууд бас их зориг зүрх муутай юм аа. Тэгээ өөрхий нэг зоригжуулах гэж байгаа л нэг хүний л одоо тийм нэг өрөөд лооцсон л одоо аргааврал хэлж штэ. Тэгээ одоо ингээд нэгдүгээрт энэ хоёрдугаарт нь штэ Монголд нэг юм аюултай юм бий болоод байгаа байхгүй юу? Төвчиж болохгүй юм бий болоод. Одоо штэ энэ хөдөлмөр хийх бол ямар ч үнцэнгүй зүйл болох гэдэг шүү дээ чинь. Та бодолтой одоо энэ өрөө сууж байгаа энэ залуучууд, малуучууд та нар манай нэг цалингаа авах гэж, нэг хэдэн төгрөг олж авах гэж те хичнээн хөдөлмөр хийж байна. Хоороолгүй гэж юм. Тэр цалингаараа нэг ипотекийн зээлээ чадвал төлөхгүй л аргаа барч тийм хамаг тэр өөр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өдрөөхөн санаа зовоол хөдөлмөр хийгээл. Тэр өс чин өдөр чин зогсож байна. Тийм үү? Тэр наран тул дээр тэр өвлөө ингээд памперс өмссөн зогсож чинь тийм нэг хэдэн төгрөг олох гээд. Өнөөдөр энэ дэжтэй ажил хийж байгаа хүн бүхэн одоо хаяг бол хүүхдэд дагуулсан гэр бүлээр очиад л одоо цэм цутгаал зогсож байна. Хэдэн төгрөг олж авах юм төлөө. Амьдрахын төлөө. Та нар хардаа гэтэл нэг новш гарын өсөг зураал тэр хүмүүсийн хідэн үеэрээ цуглуулж мөрөөдөж болохгүй мөнгийг аваад байж. Нэг мөө эрх мэдэлтэй новш ингээл л шүү дээ. Нэг шаарнууд ингээд шүү дээ. Тэгээ би залуучуудаа ч гэсэн бүр аавхтаад уур хүрээд. Яаж энийг төвчээд байгаа юм бэ та нар? Нэг интернетээр худлаа ингээд нэг тэгэл жоохон байж байгаа нэгнийх нь гар хөлвөлөөл явчих. Ямар учиртай юм бэ та нар чинь? Та нарыг өдрөөхөн хорлож шүү дээ. Тэгээ одоо шудраг хөдөлмөр хийх ямар утгатай тэгвэл? Яах юм тэгээд? Яах гэж хургуунсаа мачаад байгаа юм? Яах гэж өөр хүүхдийн төлөө? Яах гэж ипотекийн зээлээ зүүдэлж хоноод байгаа юм бэ тэгээд? Тэгээ энэс чинь болоод боожхгүй дээ. Энэ чинь энэ улс сүрхийн цондон болчиход байгаа байхгүй. Тэр нарчилсан ч байна уу? Арчлаагүй ч байна уу? Тэгээд би ч бас тэр 4 удаа бас үнэхээр одоо Монгол орон мөргөлдөж аюул болохыг зогсоосон тэрүүгээр бахархдаг байсан үнэндээ бахархдаг. Гэтэ үгүй одоо би таны над үгүйч дуусгачихв. Гэхдээ ардын намыг тараагаагүй гэдэг харамсаж чинь гэж хэлэх гээд байна үгүй. Энэ хонцсон сэтгэл битгэл амар биш үү? Тийм таны хэлж байгаа үнэн ардчилсан намын залуучууд зөрөгтэй байхад л юмыг өөрчилтэй. Тэр нь бол үе яриа л те. Та одоо
Үргэлж таны үс цагаан байгаагүй та бас залуу байсан. Тийм шүү дээ. Тийм. Би ч трактортай орж ирэл манай тарилмчдын үзэд тараал явж ирсэн шүү дээ. Тийм трактортай Тэр үед шүү дээ энэ хоёр хаан шиг байсан шүү дээ. Хинч хизээч хайж байгаагүй шүү дээ. Тийм биз дээ. Айдгүй. Аймхаа улсуудыг дандаа чадах болно, дандаа боолчлох болно, дандаа үлдэх болно, тийм үү? Дандаа мүлжих болно. За тэгвэл цусд мөргөлдөөнд биш зөрөгтэй байгаа ч гэж жоохон хариуц жижиг цогноор өрдөж өгж байгаа л. Тэгвэл өдөр бүхэн хийж байгаа хөдөлмөрөө ямар утга учиртай ингэж өөрөө өөртөөс асууж гэж л би хэлж байгаа. За хоёулоогийн ярилцах цаг дууссан байна. Хан чи жоохон сүүл жоохон огсчлоо нэрэ бас бохомдол гараад байна бохомдод. Таны үгийг бас бид нар ч залуу хүмүүс хүлээж авлаа. Тэгээд нэвтрүүлгийн хугацаа дууссан байна. За тэгвэл нэвтрүүлгийнхаа төгсгөл би бүр бодож байгаад энэ үгийг энэ асуудлыг танд ер нь хэлье гэж бодсон. Тэр юу гэхээр хүний амьдралд энэ найз нөхөрлийн асуудал, хамтран зүтгэгчийн асуудал асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Амжилтанд хүрэх үү, уруутгууд ороодох уу, эсвэл үнэхээр сайхан амьдрах уу гэдэг асуудал дээр найз нөхөд энэ бол маш чухал гэж би бас дотроо бодож явдаг. Одоо би ч гэсэн 30 гарчлаа энэ найз нөхрөлийн үн цэнийг бас ойлгодог. Хамтран зүтгэгчтэйгээ үн цэнийг ойлгодог. Таны хамгийн сайн хамтран зүтгэгч Ташчимдсын Баттулга гэсэн бурхан болсон. Бурхан болсон асуудал дээр бол гүнээ харамсаж байгаа танд илэрхийлээд гэр бүлд нь бас найзд нь бас эмгэнэнд илэрхийлээд нэвтрүүлгээ дуусгая гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа. За